Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын тэргүүлсэн эхийн зөвлөл 2 дугаар сарын 19-ны өдөр анхны уулзалтаа хийж болцсохгүй гэдгийг тус улсын засаг захиргааны нэгэн албан тушаалтан Бям гарагт олон нийтэд хүргэсэн байна. За энэхүү уулзалтын гол зорилго нь газын зурвастай холбоотой газын зурваст инх тайвны ажлыг тогтоох, за энхийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хөрөнгө босгохоор энэхүү талууд уулзгаар тохиролцсон гэсэн ийм мэдээллийг өгсөн байна. За энэхүү уулзалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл бол хараахан олон нийтэд ил болоогүй байгаа. За төлөвлөсөн уулзалтын талаар анх Axios нэртэй сайт олон нийтэд хүргэсэн. За уг уулзалт нь газын сэргээн босголтын ажилд зориулан мөнгө хөрөнгө босгох баг хурал болно гэж мэдгдсэн байна. Энхийн зөвлөлийн уулзалт нь 2 дугаар сарын 19-нд товлогсныг бид баталгаажуулж чадна гэж нэгэн албан тушаалтан Reuters агентлагт мөн мэдээлсэн байна. За нэмэлт мэдээллийг авах асуултуудыг цагаан ордонд тавьсан боловч тухайн асуулт авахд бол цагаан ордны зүгээс ямар нэгэн тайлбар өгч шууд хариуллаагүй байгаа юм байна. За уулзалт нь Вашингтон дахь Америкийн инх тайвны хүрээлэнд болно гэж Axios сайтаас мэдэгдэж байна. За дэлхийн удирдагчдаас ямар удирдагчд оролцох вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. За ганц одоо оролцоо баталгаажуулсан хүн нь Унгарын ерөнхий сайд Виктор Орбан болж байна. За тэрээр Европын холбоон дахь Трампын ойрын холбоотон гэгддэг ийм хүн байгаа. За түүний хувьд Бям гарагт Унгарын баруун хэсгийн Сомопахете хотод бол кампанит ажиллаа явуулж байсан. За энэ үеэр олон нийтэд хандаж мэдэгдэхдээ 2-7 хоногийн дараа Вашингтонд очиж энхийн зөвлөлийн уулзалтанд оролцсон гэдгээ мэдэгдсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын энэхүү зөвлөлд нэгдэх уриалгад дэлхийн одоо засгийн газар том болгоомжтой хандаж байна. За тухайлх юм бол Америкийн нэгдсэн улсын өрөндийн уламжилт холбоотнуудын олонх нь энэхүү зөвлөлд нэгдээгүй байгаа юм. За харин Вашингтоны ойрхон дорнодын зарим холбоотнууд энэхүү одоо зөвлөлд нэгдсэн. За зөвлөл бол байнгын гишүүнчлэлтэй болоход 1 тэрбум $1 төлнө гэсэн ийм мэдээллүүд олон нийтэд бий болсон. За Нүбийн аюулгүй зөвлөлийн 11-р сарын дундуур батгдсан тогтоолоор уг зөвлөл болон түүнтэй хамтран ажиллах орнуудад газын олон улсын тогтворжуулалтын хүч байгуулахыг зөвшөөрсөн. За уг бүс нутагт 10-р сард Израиль болон Палестины зэвсэгт бүлэглэл Хамас бүлэглэлийн гарын үсэг зурсан Трампын төлөвлөгөөний дагуу байгуулагдсан гал зогсоох ажиллагааг тухайн үедээ эхлүүлж байсан. Өнгөрсөн оны сүүлээр ил босон Трампын газын зурвасд хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу уг зөвлөл нь газын төр засаглалыг хянах зорилготойгоор байгуулагдаж байсан. За үүний дараа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч дэлхийн дахинд өрнөж байгаа зөрчил мөргөлдөөнийг шийдвэрлэхийн тулд тухайн байгууллага зөвлөлийг улам өргөжүүлэн тэлнэ гэсэн ийм зүйлийг ярьж байгаа. За энэхүү одоо зөвлөлтөй холбоотой бүтцтэй холбоотой асуудлууд дээр зарим улс орнууд эргэлзээтэй хандаж байгаа гэдгээ илэрхийлсэн. За харин Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хэвлэлийн төлөөлөгч энхийн зөвлөлийн төлөвлөсөн хурлын талаар тайлбар хүсэлтэд тэр даруй хариу өгөөгүй байна. Олон улсын хүний эрхийн мэргэжилтүүд хэлж байгаагаар Дональд Трампын гадаадын бус нутагт асуудлыг хянах зөвлөлийг гаргаж байгаа нь колоничлын бүтцтэй төстэй байх магадaltaй гэж бас шүүмжилж байна. За зөвлөлд Палестиныг оруулаагүй гэдгийг хамгийн гол хүний эрхийн судлаачид бол шүүмжилж байгаа. Газын бүс нутаг дахь гал зогсоох хэлэлцээр бол удаа дараа зөрчигдөж байгаа. 10 дугаар сард гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш нийтдээ 550 гаруй Палестин хүн Израилийн 4 цэрэг амнасаа алдсан байдалтай байна. За өөрөөр хэлбэл энэхүү одоо асуудал, энэхүү зөвлөл нь бол Газын асуудлыг өмнөний тэргуунд зохицуулах шаардлагатай. За үүний үндсэн дээр дэлхийн зөрчил мөргөлдөөнийг цаашаад одоо боломжит байдлаар зохицуулах боломжтой эсгэгээ харуулах ийм байдал бол үлдэж байгаа учраас энэхүү эрх одоо хурал нь бол тус одоо зөвлөл бүтцийн хувьд бол чухал арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байгаа юм байна.